Сүхбаатар аймгийн Түмэн цагт суманд 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр нутгийн иргэд уулуурхайн Говьмастер компани хооронд маргаантай байдал үүсв. Түмэн цагт сумын Баян цагаан багийн нутагт жон шалбарлахоор Говьмастер компани 570 га газар авч малчтын өвлжөөний газрыг урьдчилан хийлж ярилцлагыг ухаж эхэлсэн нь иргэд бухимдах шалтгаан болов. Түмэн цагт сум нь 210 мянган га нутаг дэвсгэртэй Сүхбаатар аймгийн хамгийн жижиг сум. Энэ суманд хоёр чуурхай үйл ажиллагаа явуулдаг учраас сүүлийн жилүүдэд бэлчээрийн асуудал хурцаар яригдах болсон. Одоо дахин нэг уурхай шинээр нэгдэж бэлчээрийн газрыг сүйтгэж эхэлбэл малчид нутаг орноосоо дөрвөхөөс өөр гарцгүй болно. За тиймээс өвгдийн нутгаа хамгаалж газар шороогоо малтуулахгүй тэмцэн гэдгээ нутгийн иргэд хэлж байлаа. Нутаг орны хувьд бол энэ уурхайг ард иргэд бүгд эсэргүүцэж байгаа. Ард иргэдээс байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ тэр талаар гарын үсэг авсан юм юу ч байхгүй. Тэгсээр нэ бүх бичиг баримт бүрдсэн. Та нар бол ер нь бараг дугаа бай. Бидний мөнгө л хэцүү байна гэдэг асуудал өөдөөс тавиад байгаа. Би одоо энэ зөвхөн эдэн малтай энэ орон нутагт олон жил амьдарч байна. Тэгээд одоо энэ орон нутгаа хамгаалж л одоо нутаг орноо өгөхгүй юмсэл гэдэг сэтгэлдээ байна юм. Хэмжиж явдаг бүгд жавхлан жавхаа мангал хоёр үл ирж одоо хэлсэн байгаа. 2 хоног зогсоо. 2 хоногт нь зогсоогүй. Энэ тал дээр л энэ чи уурхай ажиллуулна барина гэж нодны нэг багийн дарга нэг ярьж байсан. Тэгээд энэ улсуудаар нь гарын хөлийн үсэг зуруулсан. Тэгээд байна боловч чусаал гэсэн. Тэгэнгүүт нь болцсон байлгүй даа гэж бид нам дарагчсан байхгүй юу. Одоо энэ компани улс чинь нутгийн иргэдэн зөвшөөрсөн та хэдийн гар хөлийн үсэг байгаа гэдэг. Үгүй тийм юм байхгүй. Бидэнтэй уулзаачгүй. Энэ чи уулзалтад бүр манай сумын дарга нартай ч уулзалгүй ирээд шууд боцсон байсан шүү дээ. Би шууд нь сумын засаг даргаас асууж ирсэн. Гэхдээ энэ уурхай чи ингэсэн байна гэсэн. Гэхдээ бяд ч мэдээгүй, бяд нь хэлээгүй гэд тэгсэн байхгүй. Гэхдээ та нар яагаад мэддгүй ба та нарт эхлээд хэлдэг юм байгаа шүү дээ. Энэ уурхай чи орж ирэх гэж байгаагаа хэлдэг юм байгаа шүү дээ гэсэн. Бяд нь тийм юм хэлээгүй. Гэр орон барьцсан байсаа л гэж. Тийм л юм ярьдаг юм билээ. Одоо би одоо энэ зүүр дээр өвлждгээ. Тий. Энэ зүүр дээр өвлждгээ. Тэгээд манай ах их болохоор одоо энэ бар урд уулын ард. Тий, идэр жаргал гэж. Одоо энэ ч одоо бэлчээр байхгүй болно. Тэгэл одоо энэ гүрч одоо энэ зам мам одоо ер нь эсэнгүүл юм болно. Тий, тоо шороо. Тэгэл одоо энийг бол одоо эсэргүүцж байна. Бэлчээрийн даацвал бүр муудсан. Манай нутагт сангаа чууч нь анхан сангаа чуу гэдгээр нутаг дэвсгэр багтай. А манай багийн төв болготой одоо 10 цэнэнд 12 3 зүүн цэнэ сум одоо 11 2 л баг. Тийм л газар манайс амьдч байгаа шүү дээ. Энэ бол одоо хэцүү байна оо одоо. Ямар бид өстөрсөн нутгаа одоо ингээд ухуулахад бас хайрл байна. Энэ бас тийм ээ. Одоо ингээд мөд ингээд хуураашлт тийм тоостол явагдана. Тэгээд л одоо салхинд орно байгаа манай хатрал нөхөн дор юм чи. Тэгэл байжлаа. Хэцүү л байна. Би одоо өдөртөө л нэг ирдэг. Тэгээ юу хөө жоохон түр байлгамаар байна л. Наад чинь юу шалгалтын комисс дуусаагүй танаас ухаад ахыг н харин машин техник нь эвдэрчээд 2-1 хоног жоохон саатаад авах шиг л байна шүү дээ. Санахгүй хоёр нодлон баха. Би энэ хойгоор биш байгаагүй. Тэгэхээр манайд нэг хэдэн уусууд цуглаа. Энэ хавийн нэг 10 хэдэн гот цуглаад манайд нэг хурал хийсэн гэсэн. Энэ уурхайн бас одоо эдгэрийн нэг өрөмдөгч компанийн одоо нэг юу хамсаад юунууд нэрж хийгээ. Тэгээд тэр нэг хэдэн уусууд бас зөвшөөрөхгүйгээл явуулсан юм гэсэн шүү дээ. Говьмастер компани жон шалбарлахаар зөвшөөрөл авсан гэх Түмэн цагт сумын Баян цагаан багийн нутагт 80 орчим зүйлийн эмийн ургамал ургадаг. Мөн жон шалбарлаж байгаа газраас хэдхэн километрийн цаана байгалийн нөөц газар байдаг юм. Хээрийн бүсэд ховор тохиолдох байгалийн өрмөс тогтцтой, өвлийн улирал цагаан зээрийн гол байршил газар болдог бөгөөд усны нөөц нь хэрлэн голын дэд савд багтдаг учраас улсын тусгай хамгаалтанд авсан байдаг. Газар нутаг багтай Түмэн цагт сумын малчтын бэлчээрийн нөөц газар. Баян цагаан багийн нутаг улаан шороогоор эргвэл Түмэн цагт сумын газар нутаг цүлжих аюултай. Одоо үйл ажиллагаагаа явуулдаг жоншны 2 уурхай Түмэн цагт сумын газрын хэвлийн баялгийг урд түвш рүү зөөсөн ч сум орон нутгийн хөгжил бодит дэмжлэг үзүүлж байгаагүй. Уул уурхайн сөрөг үр дагаврыг Түмэн цагт сумын малчид өөрсдийн биеэр амсаж яваа учраас дахин нутгийн хөрсөө ухуулахгүй гэдэг санал нэгдээд байгаа юм а. Хойно урдаа 2 уурхай ухуулчихсан. Бид нар мэдэхгүй байж ухуулчихсан. Одоо бүр гаширчаад өстэй гашир өнгөж гаширсан үнийг хэлнэ гэчээр одоо энэ урд уурхай барих чинь гэхээр ёстой тэрийг өстэй ариулахгүй ухуулахгүй юмсан.
энэ хоёр уурхайд одоо бид нар дарагдаа шороо тоосон. Одоо манайхны мал чинь тэгээд явна шороо тоосыг нийтэн тэрнээс энэ одоо ходоод модоодноос чи зөндөө шороо тоос гарч байгаа юм чинь. Тэгэл баруугаар чинь машин явна тоосон дарагдаад л та аюу хэцүү байгаа юм. Энэ засаг захиргаа нь яагаад бид нарт хэлдэг вэ? Бид нарт ер нь хөдөлмөрчтэйгөө ярьж тэгж яад биш. Хоёр уурхай гарахад аль нь ч бид нарт ярьдаг ямар ч асуулгүй тэгж уурхай ухсан байгаа юм чинь. Тэр байтугай хойд уурхад манай нэг юуны багийн иргэн мал усалдаг юу худгийг эзэмшээд авчихсан. Тэгээ худаг гаргаж өгнө гэдэг одоо ултрал худаг гаргаж өгөөг байгаа шүү. Энэ уурхай нөлөөнөөс болоод одоо жишээ нь гэхэд тэр авийн айлуудын малнаас нь мал идэхэд ходоодноос нь шороо гарч ийнэ гэж байна. Тэр айлууд бол байнга тоостой орчинд сүү цагаан идэ борлуулах боломжгүй байнгын дуун чимээнд их стресстэй байдаг гэж байна. Манайх бол тэр уурхайгаас хоол. Гэхдээ ямар ч нутаг оронд бол тэр уурхай ямар ч үр өгөөж хишиг хүртээдэг юм байхгүй. Гэхдээ одоо хойд уурхай бол одоо бол ер нь бас гэцүүл харагдаж байгаа. Одоо би бол бас хоол байдаг болохоор одоо яа ингээ явах ч одоо ер нь бол ер нь тэр авир бас бэрхшээлтэй л байдгийг. Одоо нодлон намар гэхэд л одоо 2 хүүхэд одоо өрхий аим эрсдлээ одоо өрхий. Одоо тэнд нэг айтар гашаа барьж байгаа л нөхөн гашаа ухаад. Тэгээд тэнд нөгөө гүнзгий ухан гутаа нэг усаа нөгөө тэнд нь хуримтлцсан. Тэгээд тэнд нь өрхий 2 хүүхэд өрхий юу яах гээд морь услах гал тэгэл орж явцсан юм байлээ л төрхий. Тэгээд нэг нь ороо явцсан. Тэгээд нэг нь өрхий ороод дагтагаа ороод нэг даанаас алсан юм асий. Тэгээд ороо явцсан. Нэг нь араас нь ороод тэгэл 2 өрхий харамсалтай байна тэр бүл өрхий. Тий. Нутгийн 2 хүүхэд одоо энэ хойд Батта гэдэг. Тэгээ Баяр гэдэг Дахтуу 2 хүүхэд шүү дээ. Тий. Хариуцлагатай уул уурхай гэж жирийн иргэдээс эхлээд шийдвэр гаргах төвшөнд хүртэл ярих болсон. Үгээр зогсохгүй нутгийн иргэд дэмжээгөө тохиолдолд тухайн орон нутагт уул уурхай үйл ажиллагаа явуулах нь хуулиар хороотой. Монголын газар шороо эзэнтэй. Эзэн нь нутгийн иргэд. Тиймээс нутгийн иргэд зөвшөөрөөгүй бол машин техник хөдөлгөж, өвлжөө хаваржаа бэлчээрийн газрыг ухаж, ашигт малтмал олборлож болохгүй гэдэг санааг хууль болгосон. Гэвтэл Гомастер компанийн Баян цагаан багийн иргэд жон шалбарлахыг дэмжсэн иргэдийнхэн дэмжсэн гарын үсгтээ баримт хүртэл бий гэж хэлээд уурхайн ажлаа эхлүүлсэн байдаг. Бодит байдал дээр нутгийг минь ух, жоншийг минь ав гэж зөвшөөрсөн нэгч малчин өрх байсангүй. Үүнийг ч багийн дарга нотлов. Аль 2003 оноос л ашиглалтын лицензтэй байсан гэдгийг. Энийг би яагаад мэдсэн байг вэ? Өнгөрсөн 2014 онд, 15 онд одоо ашиглалтын олборлолтын лиценз авах гэж байгаамаа. Тийм учраас нөгөө орон нутгийн багийн иргэдийн хурлын тогтоол, багийн иргэдийн хуралд оролцсон иргэдийн гарын үсгтээ ийм тогтоол хэрэгтэй байна гэж надад ирсэн. Тухайн үед нь байна нөгөө манай хурлын дарга байсан хүмүүс маань нас ороод би тэгээд багийн дарга хурлын ажил хоёрын давхар зохицуулж байсан үедээ. Тэгээд би байна тэр улсуудад өгөхгүй гэдээ явуулсан. Тэгсэн чинь тэр улсууд байна заавал аавна гэдэг ингээд баг 4-5 хоног шихуу болсон. Тэгээ би энэ ойр орчных нь нэг 13 готайл 10,000 толгой мал байдаг. Тэгээд байна бид ингээд ямар ч байсан зөвшөөрөхгүй. Энд олуулт хийхгүй. Одоо урд өмнө уул уурхайнуудын гашуун туршлагууд байна. Одоо тэгээд орон нутагт нь бас малчид иргэдэд нь харшилдаг. Одоо тоос шороо их татдаг. Хэдэн километр яваад замхрахыг бол бид мэдэхгүй ш. Бодвол энэ улсууд өөрсдөө тэр орчныхоо нөлөөллийн үнэлгээнд хийдэг л байхаа. Тийм учраас одоо байна ингээд орчны нөлөөллийн үнэлгээнд нь харшилтай байна. Тийм учраас байна бид нар тийм зөвшөөрөл олохгүй гэсэн шийд өгөөд 12 хүн өөрхийн улсуудыг хуралдуулаад тэгээд ингээд шийдвэрийн гаргалтын зурлал гаргасан баг юм. Тэгээд тэр улсууд явсан. Тэгээд эргэж ирээгүй. Тэгсэн чинь энэ жил сая гэнтхэн сая ирээд л шууд ердөө энд 8 сарын 1-ний орой 4-5 цаг ялдад ирж буусан. Тэгээ маргааш өглөө би төв рүү ороод тэр өдөр багийн иргэдийн нийт уралдаа байсан. Энэ өдөө Гошмогт гэдэг газар. Тэгээ урлаа игээд ороо очсон улсууд иргэд хэлсэн над руу. Тэгээ би маргааш өглөө сумын удирдлагуудад хэлээд ингээ холбогдох цагдаа, байгаль орчны улсын байцаагч, гамбат энэ гिच мичнэг улсуудыг сумын засаг даргад хэлээд авч ирсэн. Тэгээ ирээд ингээ уулзсан. Тэнд бичиг баримтын маргааш нөгөөдөр захирал ирнэ. Тэгээ очиж авчиж та бүхэнд бүгдд нь үзүүлнэ, танилцуулна. Энэ тэр гэсэн очоогүй. Тэгээд тэднээс би бас өөрөө энэ хавьд бас нутгалдаг малтай хүн. Тийм учраас бас дургуйцаад өөрөө ч бас би тэднээс 2 шаардлага тавьсан. Нэгдүгээрт нь юу гэвэл одоо багийн иргэдийн хурлаас гарсан тогтоол. Нөгөө талд нь байна тэр гавсралт, гарын үсэг зурсан гавсралт 2 энэ орчны нөлөөллийн үнэлгээнд 2012-13 оны үед уул уурхайн
хуулинд өөрчлөлт орсон байдаг. Энэний дагуу та нар нөлөөллийн үнэлгээ авах тавал энийгээ давхар авч энэ аал лицензэл авсан байх шаардлагатай. Энийг над үзүүлэх гэсэн байгаагүй. Нөгөө талаар нь байна энэ сум орон нутгаас өгсөн газар эзэмших эрхийн гэрчлэгээ гэж байдаг. Энэ хоёрыг би үзье гэсэн. Тэр хоёр нь хоёулаа байгаагүй. Тэгээд одоо ямар ч байсан тэр дарга зэрэг янз бүрийн улсууд уулзж энэ холбогдох шалах эрх үхийн улсуудад нь үзүүлээрэй гэсэн. Тэрнээс нааш бол би энэ уурхай гिचнүүл ажиллахыг бол зөвшөөрмөө байна гэдгийг би хэлсэн эдэнд. Тэгсэн чинь ердөө шууд орооноос нэхлээд ухаж ирсэн. Тэгээ маргааш өглөө багийн хурал зарласан энэ дээр хурлынхаа даргад хэлээд тэгээ хурлын дарга маань энд багийн хурал 8 сарын 2-нд багийн хурал зарласан. Тэгээд 8 сарын 2-нд багийн хурал зарлаа. Тэн дээрээс хүн болгон сэтгэлээ илэрхийлсэн. Бүгд ажиллахгүй гэдэг ийм шийдэл төрсөн. Тэгээд энд байна багийн иргэдийн хурлын тогтоол гаргаад тэгээд одоо бид дээшээ тэнгэр бол доошоо газархтаа хэн тандах вэ? Сум орныхоо удирдлагууд тандсан. Би өөр орсон. Тэгээд одоо багийн иргэдээ тэнд очиж бас эргээд нэгдэхийн өглөө сумын удруудтай уулзъя гэсэн ийм шийдвэртэй тарцгаасан. Тэгээд маргааш нэгдэхийн өглөө тэр чинь хагц цам байлоо. Тэгээд нэгдэхэд өглөө сумын удирдлагуудтай манай иргэд өөрсдөө очиж уулзсан. Би хэлж ярьж зөвлөж өгч уулзаж өгсөн. Тэрнээсээ тэд нар чинь ч бас өөрсдөө нь улсууд нь очиж уулзаг болохоор ер нь мэдгдэх хөнгүү байсан. Иргэдч бас өөрсдөө удирдлагатайгаа уулзыг нь бидэнд дээд чатны байгууллага тэр шүү дээ ер нь биднээсээ. Тэгээд өөрсдөө хурлаа хийсэн тогтоолоо тэдэнд өргөн барьсан. Тэгээд хурал болохоор дагалдах гэж гээд аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчд хүргүүлсэн баха. Тамгын газарт бас нэг өгсөн. Тэр нь болохоор аймгийн хууль зүйн дотоод иргэн гэлцэд нэг нь дагалдах хүч хийж өгч бас явуулсан баха. Ийм хоёр шаардлагыг тавиад ийм арга хэмжээнд авсан. Тэгээд одоо энэ уурхай байна ажлаа бас зогсоохгүй юм. Ойрдоо бол байна энэ эксгенийх нь юм эвдэрчгээд одоо 3-4 хоног зогслоо. Өнөөдөртэй. Нутгаа ухуулахгүй гэж нэгдсэн иргэд Түмэн цогц сумын засаг захиргаа цаашлаад Сүхбаатар аймгийн засаг захиргаанд гомдол саналаа гаргасан. Тэрч бүхэл Баян цагаан багийн нутгаас жон шолборлохыг эсэргүүцэж Түмэн цогц сумын 100 гаруй иргэн гарын үсгээ цуглуулан шаардах бичих хүртэл уйлджээ. Тухайн уул уурхайн аал лиценз авсан бас компани нь сумын болон багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол байхгүй, багийн иргэдийн нийтийн хурлын багийн иргэд зөвшөөрөл байхгүй байгаа учраас л одоо бид нар бүгдээр ингээд эсэргүүцээд энэ компанийн үйл ажиллагааг зогсоох гээд байгаа. Тэрнээс үл энэ шийдэ зөвшөөрлөө авчихсан үнэхээр одоо аал лицензээ тэр хууль дүрмийнхаа дагуу авчихсан байвал бид нарт эсэргүүцэх одоо ямар ч тийм хууль зүйн үндэс байхгүй. Хамгийн гол нь тухайн компаниас нь танах одоо энэ зөвшөөрлийг авахдаа тэр иргэдийн саналыг авсан эсхийн л одоо асуумаар байна. Тэр компани тэр захиралтай юм уу тэр хуулийн зөвлөх мөрөлтөд нь уулзаж үнэхээр одоо энэ иргэдээс нь зөвшөөрсөн шүү гэсэн тэр бичиг нь л биднэрт хэрэгтэй байна. Одоо энэ чинь бас байгаль орчин улсын хяналтын байцаагч гэж хүн байгаа. Тухайн багийн иргэдийн нийтийн хурлын дарга, багийн дарга гэдэргээ зөндөө хүмүүс байна шүү. Тэд нартэй нь уулзж яриад одоо бид нар одоо өнөөдрөөс эхлээд тухлаашгүй гэж хэлсэн мэснийг би мэдэхгүй. Гэвгэн тэгэл 8 сарын 2-ны өдөр л компани ирээд ухлаа гинэл гэсэн чинь team компани тэр Gob Master гэдэг. Тэгээ бид нар дээд шатныхаа байгууллагт хандсан, аймгийн засаг дарга орлогчийг эрэхтэл хандсан хэлсэн. Тэгээ мэрэгжлийн хяналтын байгууллагаас тэр одоо мэрэгжлийн хүмүүс явуулж одоо халуугдах одоо тэр бичиг баримт юм хүмүүс шалгана гэсэн. Тэгээд уржигдэр ирж шалгасан гэж бид нарт хэлсэн. Эндээс ингээд хүмүүс очиж байна гэдэг. Ер нь бол аймгийн засаг дарга бол одоо хадах юуг л гэрээ хийгээд бүх газруудтай гэрээ хийгээд явж байгаа юм чи энэ одоо суманд эдий чигнээ 570 газрын ингээд уурхай зориултаар ашиглах гэж байхад бол бас мэдээж хориг тавина ах л гэж бодож байна.
Гомастер компани Баян цагаан багийн нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулахар болсон тухай Түмэн цогц сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид ямар ч мэдээлэлгүй сууж байна. Гомастер компанийн Түмэн цогц сумын хуучин засаг дарга ганц цогтын гарын үсгтээ хуулийн хүрээнд хамтран ажиллах боломжтой гэсэн агуулга бүхий бичгээр хөрс хуулах ажлаа эхлүүлсэн байдаг. Гэтэл сумын засаг даргын гарын үсэг малчтын өвлжөөний газрыг ухахыг зөвшөөрсөн баримт бичиг болдоггүй. Засаг даргаас гадна Түмэн цогц сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дэмжлэг авсан байх ёстой. Сумын иргэдээс орон нутгийн өөрөө удирдах шатны байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр тэдэнтэй зөвшөлтсөл хийлгүйгээр уурхай ажлаа эхлүүлсэн хууль ёсны дагуу байж чадахгүй гэдэг нь эргэлзээтэй байдлыг үүсгээд байна. Тэгээ манай сумын одоо газар нутгийн маань өөрөө бага хэмжээтэй. За нутгийн маань гаан олонгууд 213 мянган газар нутагтай. Одоо сумынхаа төвөөс хаашаашаа 25 км газар анх газар тариалангийн гэдэг утгаараа байгуулагдсан учраас ийм бага байгуулагдсан юм шиг байгаа юм. За тэгээд хүн амын маань тоон олонгууд нэг 4200-аас 4000 гаруй хүн амтай 400 гаруй өрхтэй амалчин өрхтэй ийм сум байгаа. Тэгээд энэ компани энэ дуурхай явуулах гад ирчгээ 8 сарын 3-нд болохоор энд ирж буусъя. 2-ны өдөр нь бид нэр тус багийнхаа энэ хурлыг хийгээд тэр хурал дээр бол ямар нэгэн энэ компани үйл ажиллагаа явуулах гэж барих гэж гэсэн тийм хилцэл явагдаагүй байж байгаад яригдаагүй байж байгаад юун дээр 3-ны өдөр болонгууд энэ нэг 4 гэр бариад л нэг техник ирчихсэн. Техник ирээ буулгаж байгаа ярьж байгаа гэл яваа. Тэгээд 3-ны өдөр 4-ны өдөр эргэж багийн хурлыг нийтийн хурлыг зарлаад энэ уурхай дээр ирж хуралдаад за тэгээ хүн бүгд саналаа ард иргэд бүгд саналаа хэлээд эрцийн 60% эрцтэй гэдэг үндслээр тухайн үед зөвшөөрөөгүй. Тэгээ хүн бүгд гарын үсгөөгээ саналаа хэлээд гарын үсгээ зураад тогтоо шийдвэрээ бид нэр тухайн хагц сайнд байсан болохоор бүтэн сайнд нь өнжөөд нэгтгэхөө өдөр тус орон нутгийнхаа захиргаанд ингээд өгсөн байгаа. Тэгээд нэгтгэхөө өдөр эргэж хуралдаад эргэж засаг даргатайгаа уулзалт хийгээд за энийг хүлээн зөвшөөрмөөргүй байна. Энд дэргээд үндслээ гаргаад бид нэр тогтоо шийдвэрээ бол тухайн багийнхаа тогтоо шийдвэрийг өнгөд өгсөн байгаа. За тэгээд энэ уул архаг уул нь явуулахгүйгээд энэ бас нутгаа гэсэн хэдэн залуучууд бас нутгийн Улаанбаатар дэдэг нутгийн зөвлөлийнхэн за нутгаа гэсэн хэдэн залуучууд манай сум орон нутгийнхан ингээл бүгд л одоо эндээ тэмцэж байна. Түмэн цогц сумынхан нутгийн зөвлөлтөд хандаж Гомастер компанийнхантай уулзаж ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлөлтөд танилцах, хууль ёсны дагуу жонш олборлох зөвшөөрлөө авсан эсхийг судалт нэгтлэхийг шаардсан байна. Түмэн цогц сумынхны хүсэл шаардлагын дагуу Гомастер компани захирал хуулийн зөвлөх зэрэг төлөөлөгчтэй нутгийн зөвлөлийн гишүүд цаг товлон уулзалт зохион байгуулах үеэр хэд хэдэн асуудал илүүлсэн юм. Тодорхойлбол Гомастер компани гадаад худалдааны чиглэлд үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрлөлтөд байгуулагдсан компани. Гэтэл тэд огт өөр салбарт үйл ажиллагаагаа явуулахаар ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрөл авчээ. Хоёрдугаарт нутгийн иргэдийн зөвшөөрсөн гих гарын үсгтээ баримт тэдэнд байсангүй. За харин 2016 онд албан тушаалаа өгсөн Түмэн цогц сумын хуучин засаг даргын гарын үсэг бүхий хуулийн хүрээнд хамтран ажиллах боломжтой гэсэн бичиг баримт тэдэнд байв. Ашигт малтмалын тухай хуулинд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл авснаас хойш 3 жилийн дотор үйл ажиллагаа эрхлээгүй бол тусгай зөвшөөрөл цуслагдахаар хуульчилсан байдаг. Гомастер компани үйл ажиллагаа эрхлэх хугацаа 2014 оны 1-р сарын 7-ны өдөр дуусгар болсон. Гэтэл уг компани нэр дээр 2014 оны 3-р сарын 6-ны өдөр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл гарсан ихээхэн анхаарал татаж байгаа юм. Ерөөсөө энэ аймгийн иргэдийн нийтийн хурлын санал гэж юм тогтоол гэдэг нь ерөөсөө энэ хэлцээ завхад ямар ч хамааралгүй асуудал юм аа. Тэр сумын иргэдийн нийтийн хурлын тогтоол бас ямар ч хамааралгүй юм аа. Гомастер компани төлөөлөгчтэй уулзалт хийсний дараагаас хуурамч бичиг баримт бүрдүүлж ашигт малтмалын газраас ашиглалтын зөвшөөрөл авсан байж болзошгүй гэх хардлага төрүүлэх олон баримтууд гарч ирсэн учраас хууль хэлтийн байгууллагаар шалгуулах шийдэлд хүрээд байна. Нөхцөл байдлын талаар бид эргэн сурвалжилна.